Хөдөлгөөн зохицуулалт хяналтын хэлтсийн дарга намуу таныг үрж байна. Сайн байна та өглөөний За сайн байна уу? Өглөөний мэндийг хүргэе. Та тухтаа суугаарай. Чихвчээ зүгээд микрофоноо өөртөө ойртуулад. За тэгээд өнөөдөр хөдөлгөөн зохицуулалт хяналтын хэлтсийн дарга намуу ирсэн. Бид бол сая хэлсэнчлэн химэл оюун ухаанд суурилсан камерын зөрчил мэдээллийн тухай болоод цаашлаа дүрм зохицуулалт, торгуул арга хэмжээний талаар та бүхэндээ мэдээлэл хүргэнэ. За өглөөний мэнд хүргэе тань. Өглөөний мэнд та бүхэндээ ч гэсэн өглөөний мэнд хүргье. Бид таныг бас товчхон танилцуулаад та бас бидэнд боломжтой бол дэлгэрэнгүй сайхан өөрийгөө танилцуулаад өгөөч. За би замын хөдөлгөөний удирдлагын төвийн хөдөлгөөн зохицуулалт хяналтын хэлтсийн дарга намуу гэж юм байна. За хөдөлгөөн зохион байгуулалтын инженер, за мэдээлэл технологийн бас инженер ийм боловсруучч байна. За бид нар химэл оюун ухааны талаар сая ер нь бол камерын талаар мэдж байгаа ярьсан. За тэгээд үүнээс үүдээд бид нар 1 сарын 1-ээс 1 сарын 13-ны хүртэл ер нь 13 хоног ер нь бол явж байна те. Тэгээ энэ хугацаанд одоо бас хэр их одоо нааштай сайхан үйл явдууд боллоо те. Ойрын өдрүүч онгорснаас хойш нилээн л бас нилээн л итгэвтэй л байх шиг байлаа. Гэхдээ энэ зүйл нь гарч ирж байгаа нөрөө бас нийгэм тулгараад байгаа асуудлыг аль нэг талаас нь хөндөж байгаа асуудал болоо гэж бодож байгаа эрэг талаас. Та микрофоноо өөртөө жоохон татаад өгчдөг үү? Яриа нь жоохон тод. Яа. За тэгвэл илүү ярианаас сайхан тод сонсож байгаа баярлалаа. Тэр нөгөө нийгэмд өрнөд байгаа асуудал дээр илүү хүмүүс маань анхаарлаа хандуулж байна. Энэ өөрөө өдөр тутамдаа үйл хөдлөл хийж байгаа болгонд хамааралтай хэн бүхэнд хамааралтай зүйл болчиход байгаа учраас юм байгаа. За эрэг талаас харах юм бол айгүй их тийм зэгцтэй замын хөдөлгөөний хууль дүрмийн дагуу одоо хинэвэрэ зүү эзэлсэн, зогшовны ард зогссон, улаан гэрлээр нэвтрэхгүй байх. Энэ дадал хвшлүүд маань нилээдгүй төлөвшсөн байгаа нь илт харагдаж байна. Саяхан хүртэл би одоо өчтөр уржтэр манай баг хамтлан яг энэ дөрмөөрөө явахаараа ер нь ямар эрэг хандлага гараад байна гэдэг талаар судалгаануудыг эхлүүлсэн ажиллаж байна. За эхний гарсан үр дүнгээс бол яг энэ AI камер гэж хэлээд байгаа энэ камерын ухаалаг систем гэдэг байгаа энэ зүйл дээр бол нийтдээ 150 уулзуурыг бид хүн энэ 2 сарын өнгөрсөн оны 2 сарын 1-ээс суйрлуулалт дуусгасан. За үүнтэй холбоотойгоор бид хүн дата хөгжлийг авч чаддаг болсон. Тухайн үед бол нөгөө дроноор бичиж байгаа ч юм уу гар харгаар тоолдог 44 ширхэг CCTV камер байдаг. Тэрнийга хүний одоо оролцоотойгоор тоолдог байсан бол одоо энэ дэвшлэл технологиг ашигласнараа уулзуур гарцаар хэдэн машин гараад байгааг өөрөө тоолох боломжтой болсноор нөгөө өгөгдлийг өгснөөрөө анализ хийж дүн шинжилгээ хийж гэрлэн дөхөөний гормыг оновчтой өгч гэдэг юм уу тий. Өөр одоо дата судалгаа хийснээрээ өөр одоо бизнесийн байгуулагч гэдэг юм уу те хаагуур зам барих уу гэдэг юм уу те хаагуур зорчил дурсгал их байна гэдэг юм уу те энэ дата өгөгдөлтөй болсныг нэмт төр онцлох ёстой. За энэ утгаараа бид хүн яг 1 сарын 1-ээс эн чинь 2 сарын 1-ээс хойш ерөнхийдөө үйл ажиллагаанд ороод тэгээ нөгөө дүрмэнд та тийм дүрм зөрчлөө шиг үл мессеж явуулсан шүү дээ. 25 оны тийм дүрм зөрчлөө шиг мессеж явуулсан шүү дээ. Энэ хүрээндээ бол нийтдээ 22 сая мессеж ирэнд хүргүүлсэн байна. Ингэснээрээ нөгөө торох биш замын хөдөлгөөний дүрмээ иргэн сануулах. Тэ. Хизээ игнээ барай ажиллах ёстой юм. Зогшгомны ард яагаад зогсох ёстой юм? Улаан гэрлээр нэвтрүүл ямар аюултай гэдэг зүйлийг иргэдэд сануулж ойлгуулснараа энэ зөрчил маань нэлээдгүй буурсан. 80% хүртэл буурсан. За яг 1 сарын 1-ээс хууль хэрэгжүүлээд зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ тооцоод эхэлсэн чинь бүр илүү буурсан байна. За тэгээд тоо хэмжээ аваад үсэх юм бол уулзраар нэвтрэлтийн тоо буюу одоо 10 минутанд цагт нэвтрдэг тооёрын дунджаар бол уулзур өөр байна. Тэгээд бид нөгөө камерд уулзрууд дээр камержуулсан байгаа зүйлээсээ дата өгдлийг аваад үтсэн чинь нийт 150 уулзруудын нэвтрүүлэх чадвар буюу тэр нэвтрэн өнгөрөх чадамж нь 13%-аар нэмэгдсэн гэдэг эрэг зүйл. Хүмүүс маань ингэж яриад байгаа юм бас нөгөө хичээл сургууль амарсан байгаа штэ гэдэг зүйл яриад. Зам сэрэг байгаа. Зам сэрэг байгаа. Мэдээж тэрийг бид авч үзлгүй яах вэ? Энэ бол 1 сарын 2-ны өдөр, 3-ны өдрийг те хичээл сургууль амарсан байх үеийг нь харьцуулсан үзүүлэлт. Тэгэхээр энэ нөгөө AI-аар гэдэг зүйл AI л гэж яриад байгаа ш. Энэ чинь бол зүгээр л технологийн дэвшлийг ашигласан хүний оролцоог багасгасан ийм л зүйл явагдаад байна.
Тэглгүй яалтчгүй нэрээ энэ жилийн хувьд бас маш сэрэг байна л да зам Ниног хэлэхэд тийм ярамгаас наашаа ирэхэд бол үнэхээр хөдөлгөөн сэрэг байна. Нөгөө талдаа бас химэл оюун ухаан суурилсан одоо эдгээр камер ажиллаж байгаагийн хувьд бас их дүрмээрээ яваад байгаа гэдэг ч зүйл аль аль талдаа анзаарагдаж байна. Та бүгдийн хувьд бол 2025 оны 2 сараас тийм ээ эхлээд өнгөрсөн оны сүүл хүртэл ингээд туршилтын журмаар явсан. За тэгээд одоогийн байдлаар 1 сарын 1-ээс торгуул бичиж эхэлсэн. За тэгээд нийт бол 176 байршилд 2600 камер ажиллаж байгаа гэсэн энэ үнэн зөв мэдээлэл байгаа юу? Ер нь нийт одоо Улаанбаатар хотын хэмжээнд хэдэн камер ажиллаж байгаа вэ? Тэгэхээр яг эхний ээлжинд бол нөгөө камержуулах гэдэг зүйлийг гэмтэргээс урьдчилан сэргийлэх одоо хуулиндаа заагаад өгсөн. Одоо 40 50 хүртэлх хувийг нь камержуулнаа. Камерын одоо төсөвт камерт зориулна гэдэг. Энэ утгаараа эхний ээлжинд бол автозам төвжрэлтэй холбоотойгоор автозамуудыг өнгөрсөн 24 оны 9 сараас хойш камержуулаад 2 сарын 25 оны 2 сарын 1 ингээд дууссан байна. Тэгэхээр энэ хүрээнд бол нийт Улаанбаатар хотын гэрлэн дохойтой уулзуур гарцуудад гарц гэдэг нь юу гэлж байгаа гэхээр зөвхөн уулзуур биш нөгөө явган оны гардаг гарцууд байгаад байгаас зохицуулдаг гарцууд одоо яг нэг скайтлын доотлолт байдаг гарцтэй. Ийм ч юм уу ийм нийтдээ 176 байршил байгаад байгаа. Тэгэхээр энэ бүгдээрээ одоо камерчсан. 176 дотор 26 нь бол яг бид хэдийн нөгөө хяналт тавьдаг буюу цамхагийн өндөр дээр байдаг камер. Яг 150 нь бол тэр явган хүний гарц болоод уулзрууд дээр байрсан буюу Улаанбаатар хотын гэрэл тохойтой бүхэл гарц уулзрууд бол бүрэн камерчсан гэж ойлгож болно. Одоо энэ камер химэл оюун ухаанд суурилсан гэдэг тийм технологийн мэдээж одоо бүтээл байгаа. Тэгээд хүний оролцоо ер нь хэр байдаг камер вэ? Тэгээд цагдаагийн бас албагч нар энэ дээр их оролцож ингэж оролцдог. За мөн одоо зарим тохиолдолд бас нэг юм буруу зөрчлүүдийг илрүүлээд байна гэсэн нэг мэдээлэлүүд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ камерны талаар ер нь ямар технологиуд ороод ирсэн юм болоо? Энэ Америкийн Европын оронд хэрэглэдэг систем юм лээ. Энэ систем болохоор яг нөгөө өнгийг нь дугаарыг нь таньдаг. Тэгээд дээрэс нь мэдээж ухаалаг гэж ярихаасаа илүүтэйгээр хүний одоо ажлыг л хөнгөвчилж байгаа. Хуучин болон албаагч бол тий яг нэг камерыг харж байгаа юм. Эсвэл гудамж замд өвлийн үтэн зогсож байгаад. За энэ яг нөгөө игнэвэр зөрчлөө. За ийшээ зогсноо. За тэгэл бичиг баримтыг хураагаал зам дээр зогсоол. Одоо нөгөө багтахгүй байгаа зам дээр маань нэг нь хаалгаал албааг зогсоогоол тий. Энэ ажлыг л хялбаршуулж байгаа зүйл. Зүгээр яг системийн хувьд бол мэдээж замын хөдөлгөөний дүрмийн заалтуудад одоо нийцүүлэн одоо нэг юуг алгоритмыг бичнэ тий. Энэ зогшгом шүү, энэ одоо зогшгом шүү, энэ улаан гэрс шүү, энэ ногоон гэрс шүү гэдэг зүйлийг бид бүхэн дүрмдээ нийцүүлээд таниулж өгөөд тэр хэмжээгээрээ эрхгүй албан тушаалтан болоо таны хэлдгээ сая цагдаагийн албаагчд бид бүхэн өгч байгаа. За энэ хүн яг игнэ барай буруу эзэлчлээ. Энэ хүн зогшгом даваа зогсчлоо. Энэ хүн улаан гэрлэр нэвтэрчлээ. Гэвчрэг ингээд 10 хүртэлх төрлийн хууль заасан зүйлийг энэ захим систем ашиглаад захим системэлтэй энэ уг нь бол хууль заасан уг нь бол захим систем ашиглаад бид хүн илрүүлээд түүнийг нь эрхгүй албан тушаалтанд хөргүүлж байгаа ийм л процесс байна. Тэр нэгэсэндээ бид хүн үлийн үтэнд энэ албаагчийг хүний оролцоотой энэ замын хөдөлгөөний дүрмийг мөрдүүлэх ажлыг л технологийн дэвшил ашиглаад илүү хэлбэршүүлж байгаа зүйл. Ингэснээр үр дүн нь замын хөдөлгөөний дүрм гэдэг бол нэг талтай амьдралын дүрм л гэж ярьдаг шүү дээ. Хэн бүхний хөдөлгөөнд оролцож байгаа зүйл хин нэгнээс хамаарч зам тээврийн осол гарах нь өөрөө маш их болчихж байгаа. Энэ зүйлийг багасгаснараа нэгдүгээрт хөдөлгөөний аюулгүй байдал хангагдана. Хоёрдугаарт зэгцэрснээрээ аюулгүй зорчиж болно. Тэгээд төгжрөл буурна. Ийм л зүйл байна. Тэгэл төгжрөл буурахаараа нөгөө агаарын бохирдолч гэдэг юм уу ингээл дам дамаа нэг суур өгөгдлүүдийг бид хөө яг ингээд зөв зэгцтэй болгож иж Улаанбаатар хот яг л гоё хөгжингөө хотуудын төвшөнд очих мөрөөдөлтэйгээр л ажиллаж байна. Та сая хэллээлдээ 10 гаруй ингээд зөрчлийг илрүүлдэг гэд ер нь ямар зөрчлүүдийг яг илрүүлээд байна. Түүнээс одоо Монгол улс Улаанбаатар хотод аль зөрчил нь илүү давмгаа гарч ийн. За мэдээж бол игнэ байр буруу эзлэх гэдэг зөрчил бол хамгийн ихэнд л яригдах болоо. Гэхдээ та яг мэрэгжлийн үеийн хувьд те мэдээлэл өгвөл. Тэр бидгүй яг нөгөө эхний ээлжинд яг хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах үүднээс буюу нэн төрөнд энэ хүний амь настай холбоотой тий ноцтой зам тээврийн осол гардаг. Дээрэс нь төгжрэлд нөлөө үзүүлдэг. Дээрэс нь
тухтай зорчих боломжийг олгох ийм 3 зүйлийг ихний ээлжинд нэлээд түлхүү. Тэр уран нь бол игнэбэр. Игнэбэр гэдэг бол зөв игнэндээ та зөв гэрлээрээ гарчих юм бол бусдын хөдөлгөөн садаа болохгүйгээр 30 секунд асж байгаа гэрэл дээр нэг машин игнэбэр буруу ижлээ зогсчих юм бол тэр 30 секундын дотор 30 машин гарах байсан бол ганц ч машин гарахгүй 3 машин гарах ийм нөгөө алдагдлууд маш их байгаадсан. Нэгдүгээр энэ төгсрэлд маш эерэг нөлөө үзүүлэх юм байна. Дээрээс нь нөгөө яг нөгөө тулаад ирэхээр л игнэвэрээ эзлэх гээл манайхан чин чихэлдэл зам дээр ус гаргадаг шүү дээ. Түүнээсээ холбоотой нөгөө төгсрэл ачаал үүсгдэг. За нэгт тэр хоёр дахь нь болохоор зогшоомны зөрчил. Зогшоомны зөрчил бол явган зорчигчийг л тухтай явуулгаж байгаа. Бид чинь нөгөө сошиал бас байдаг шүү дээ. Зарим улсууд баг ингээд зогшоомны ар зогсохгүй байх юм бол дээгүүр нь дэвшлээд ч юм уу те кофего зацаач юм байдаг шүү дээ. Тэрэн шиг байдалд хүрэхгүй тулд нэгдэж явган тухтай алхахын тулд одоо хүүхд хүртэл гарцаар харахын тулд ямар айцтай гарч байгаа вэ? Тэр хэмжээгээр бид нар скул полиц гэдэг хүртэл тээврийн цагтаагийн алба бидгээд хамтраад одоо ийм арга хэмжээ хүртэл жилүүлэн зохион байгуулдаг те. Энэ хэмжээндээ хүртэл энэ зогшоом гэдэг зүйл бол явган зорчигч хүүхд гарцаар гарах, аюулгүй гарах. Нэг том автобус ч юм уу нэг машин зогшоомыг өнгөрөөгөөд гарцсан дээр нь зогсчороо нөгөө гэрэл нь харагддаг. Тэрнээсээ болоод гарцаараа ногоон гэрлээрээ орж чадахгүй өстөд өөрийнхөө гэрлээрээ амжиж гарцаа гарч чадахгүй өстөд аюулгүй байдал хангагдахгүй ч гэдэг юм уу те. За хоёр дахь нь ийм үднэс зогшоомны зөрчил. За гурав дахь нь бол улаан гэрэл төхөө. Энэ хамгийн ноцтой зүйл байгаа. Яг тэгэхээр ногоон гэрлээр гарч байгаа өөрийнх нь зөвшөөрсөн гэрлээр гарч байгаа хүний урдуур улаан гэрэл зөрчиж орно гэдэг маань маш их эрсдэлтэй зүйл. Одоо ялангуяа бидэд ингээ өдөр тутамдаа камеруудыг хараа байж хаад гэрэл төхөөний зөрчил бол маш тийм хоёр хурдтай тээврийн хэрэгсэл. Нэг нь одоо өөрийнхөө гэрлээр гарлаа гэдэг хажуу талаас нэг нь хөрөөрөө мөрөгчдөг. Энэ зүйл нь өөрөө хүний аймнаас эд хөрөнгө гэдэг зүйлтэй л маш холбоотой учраас ихний ээлжинд энэ гурван зөрчилтөөр төлхөө ажиллаж байна. За цаашлаад бол нөгөө урсгал сөрөх төр буюу удаан зогсох хориотой газар зогсох. Дээрэс нь одоо нөгөө буц ирэхгүй газар буцаж иргэдэг тий. Эсвэл бол давхарсан шугамд аваад иргэждэг. Тий. Эдгээрээс шалтгаалсан одоо тухтай дүрмээрээ явж байгаа жолооч байхад дүрмээрээ явдгүй хүмүүс ямар их бидэрт стрессийг үүсгэдэг үлээ тий. Гівгэн дараагаар орж ирдэг. Гівгэнд гарцнаас гарч ирээл явцдаг тий. Эдгээр зүйлүүд дээр л ажиллах түлхүү ажиллаж байна. Тийм мэдээж нөгөө альва технологийн шийдэл одоо химэл ухааны камерч гэдэг юм уу тий бүх зүйл л одоо шин шатандаа явж байхдаа нэг жоохон алдаатай оноотой бас зүйл байх нь бий. За тэгээд манай одоо зам дээр хөдөлгөөнд оролцож байгаа хүмүүс маань хэлж ин л да одоо би жишээ нь цагдаагийн дохионы дагуу тий зааварчилгааны дагуу ингээд улаанаараа зохицуулт хийлгэсний дагуу зам чөлөөсөн бол над дээр ингээд юу яагаад байна улаан гэрлэр гарсан гэд зөрчил ирээд байна. За магадгүй одоо сая таны хэлдэгчлэн нөгөө гарцны уртлын тэр нөгөө зураас нь байхгүй үед те ямар ч нөгөө тэмдэглэгээ нь арилцсан байх үед би тэнцээ зогсож исэн чинь бас торгуул ирээд байна. За нөгөөдөөгөр ингээд бүх нийтийн амралтын өдөр явж исэн чинь дугаарын хязгаарлалтай өдөр явлаа гэдэг ийм торгуул ирж байна гэдэг ч юм уу. Иймэрхүү зүйлс бас их ирж байна уу? Энэ дээр ер нь та бүхэн ямар арга хэмжээнүүдийг авч байгаа вэ? Тэр бид хүн бол одоогийн байдлаар бол яг тийм нэг зөрчилтэй яг саяны гараад байгаа кейсүүд дээр яг торгуул болгоод явуулсан юм огт байхгүй байгаа. Иргэдийн нэг анзаарахгүй байгаа зүйл нь нөгөө шалгагдаж байна гэдэг нэг төлөвтнээс ч очиод байгаа байхгүй. За. Ингээд та замын хөдөлгөөний дүрмийн тим заалтаар ийм дүрмд хэдэн сарын тэдний өдөр тэр байршилд зөрчлөө. Энэ зүйл нь шалгагдаж байна гэдгийг харчаал шууд одоо надад торгуул ирчлээ. Зөрчлийн тухай хуулиар хариуцлага ноогдуулчлаа гэж ойлгоод. Гэтэл шалгагдаж байна гэдэг дүрм бол төлөв бол өөрөө ахаад ирэхгүй албан тушаалтан таны зөрчлийг хянан баталгаажуулж байгаа. Бүр хоёр шаттай явж байгаа. Тэглгүй яг тэр чинь бидний зорилго бол нөгөө торгох нь нэг номер биш гэдгийг л маш сайн ойлгох хэрэгтэй. Тэрнийг л иргэд маань ойлгоод дүрмээрээ л явчих юм бол угаасаа л бидний мөрдөх ёстой зүйл. Та дүрмээрээ л явчих юм бол бидэд торгох шаардлагач байхгүй, тийм үндэслэлч байхгүй. Тэгэхээр тэр шалгагдаж байна гэдэг төлвийг эрхвээ албан тушаалтан нэг уулзуур дээр 10 гаруй камер байж байгаа. За би игнэ байр ингээд эзлэх гээд байж исэн чинь игнэ байраараа явж исэн чинь
түрүүний маш ирсэн. Тэгээ би зам тавьж өгсөн чинь надлуу игнэ байрны торгуул ирчлээ. Энэ байж болох гэс тий. Мэдээж тусгай зориултын тээврээс зам тавьж өгөх үүрэгтэй жолооч. Тэгээ тэр үүднээсээ зам тавьж өгсөн чинь торгуул ирчлээ гэд. Шалгагдаж байна гингүүт нь иргэд маань ахаа доотлолт нь комент бичих, санал бичих зүйл байгаа даа. Түрүүний машин явж исэн шүү дээ. Зөв үү тий. Гал командын машин явж исэн шүү дээ гэд. Тэнгүүт нөгөө эрхгүй албан тушаалт маань үзээд нэгтэлчихнэ. Үнэхээр тэр уул зургийг бүтэн харж байгаа камерууд байж байгаа. Тэрнийг хараад үнэхээр энэ хүн жолооч үүргээ биелүүлсэн байна. Энэ зөрчил биш юм аа. Гээд торгуул явуулахгүй. За ахаад нөгөө зогшоогом харагдахгүй байна гэд ингэж гэж байгаа шүү дээ. Тэр маань өөрөө ахаад бид нөгөө өөрөөсөө л бусдаас л буруу хаагааддаг. Яг ухтаа бол замын хөдөлгөөний дүрм гэдэг зүйл бол маш зэгцтэй хизээч алдагдalgүйгээр заагаад өгсөн зүйлүүд байхгүй. Зогшоогом харагдахгүй байх юм бол та гарцнаас өмнө зогссон байх ёстой. Явгууны гарцнаас өмнө зогссон байх ёстой. Тэмдгийн өмнө зогссон байх ёстой. Гэ залт байгаад байгаа байхгүй. Тэр үлийг нэг ярих юм бол бүр илүү л нийгэмд нөгөө эвгүй зүйлүүд болоод байгаа. Зөвөр гэхдээ бид нэр уулзрууд дээр аль болох тэмдэглэгээ тод харагдаж байгаа эдгээр байршлууд дээр тухайн зөрчлүүдийг илрүүлж ажиллаж байгаа. Тэр чинь нэг улирлын чанартай байгаа. Уг нь бид хүн чинь 25 онд бүх гудамж замаа ингээд янзлаа тэмдэглэгийг нь сайжруулсан шүү дээ. Гисэн хэдий боловч одоо энэ цагуурын нөхцөлөдлөөс шалтгаалаад харагдахгүй бас болчихж байна. Тэгээ хүүтэн байгаа учраас нөгөө яндангаас гарч байгаа ус маа нөгөө тэмдэглэгийг маань дарчиж байна. Энэ зүйлээс болоод бүдгэрсэн байгаа жолоочд одоо үл мэддэг ийм тэмдэглэгээтэй газар тухайн одоо зөрчлийг явуулахгүй байна. Тэр баттэг харагдаж байгаа тод байршлуудад эдгээр дүрмүүдийг хэрэгжүүлээд явж байгаа. Тэгэхээр гол зорилго нь за одоо энэ тэмдэг арилцсан юм чинь би дүрм зөрчиж болох юм байна гэж жолооч манд гэж бодож болохгүй. Бидгүй энийг хөвшүүлчихэл юм болвол бид нар хэрэгтэй, бидний ирээдүйд хэрэгтэй ийм л зүйл гэдгийг л ойлгох хэрэгтэй байна. Тэгэхээр бас нэг энэ дүрл гэх юм уу хүмүүсийн нөгөө сэтгэл хөдлөлтөө шууд автаад тий нөгөө шалгагдаж байна гэдэг гормыг харангуйта намайг торгочлоо штэ гэ тий. Гэтэл цаанаас нөгөө цагдаагийн албаагч бас шалгалтын одоо процессын үр дүнд тэр нь зөв одоо торгуул байсан уу буруу торгуул байсан уу гэдгийг шалгаж ийж бас тэр торгуулийг тавьж байгаа юм байна гэдэг үнцэг бол бас нэлийн чухал зүйл юм болов уу гэж бас бодлоо. Одоо ингээд тоо хэлэхэд сая өнөөдрийн байдлаар битгүйг 1 сарын 1-ээс хойш гэдгэд чинь 13-га 12 хоног гэдэг. Энэ хугацаанд 15 мянган зөрчлийг л тухайн 3 одоо дүрмийн заалтан дээр арга хэмжээ авсан байна. Тэр өдөрт 1200 зул гэсэн үг. Тэр энэ бол маш бага. Тухайн нөгөө нэг энэ чинь яг нөгөө мессеж явуулж яхад болвол бүр өдөрт 74 мянга 80 мянган зөрчил тэр системд бүртгэдэг байсан шүү дээ. Пүүх даруй баг. Хэдэн хувийн тий 80% буурч магадгүй шүү дээ. Тэр энэ манаас иргэд манаас ойлгож ин хөлөмжшөрж байгаа. Тэгэд энэ дундуур бас нэг сайр хажуугийн зүйлээр саар зүйл байна гэчээр энэ сошиал байгаа зүйлүүд маань хит одоо нэг нөгөө ус төржүүлнэ гэдэг юм харлуулна гэдэг юм. Энэ зүйл маань бас бидний ажлыг хийлэхгүй бас нэг тэр тушаа байгаа л одоо нэг нөгөөлөхөд би бол одоо 7 хоног шахуул ингээл телевиз зэтгүү сайт юу гэдэг ингээл зөв зүйлийг таниулж мэдхийн тулд тэр сөрөг зүйлийн араас зөв зүйлийг ярьж оригтой ойлгуулахыг хичээж манай багамтлаа ажиллаж байна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, нийслэлийн засаг даргын хамгийн газар, тээврийн цагтаагийн алба гэдэг. Тэр ил гараад байгаа нь бий болохоос бүгд бид нэр за энэ алдаа гарсан уу? Яасан ийсэн өдөр шөнөгөө суугаад ямар алдаа, ямар процесс болоод байна? Нийгэмд юу болоод байна уу? Ийм болоод байна гэдэг. Бүгд хамтарч ажиллаж байгаа. Тэрний хүчинд ямар ч сан нааштай зүйл нь 84 мянган зөрчил өдөрт илэрдэг байсан бол одоо нэг 1200 зөрчил илрээд тэрнийг зөрчил болгоод явуулж байгаа гэсэн. Тэг бас хүн чинь нөгөө төрөвчтэй нь ярихаар яалтчгүй тий үнэхээр хүссэн гүйл дүрмээрээ явна л та тий хэцүү шүү дээ. Тэгэхээр энэ бол эхний ээлжинд яг ингээд биднэрт нөгөө дадал болох гээд торгуул бичиж байгаа боловч цаашлаад олон сар жилийн хугацаанд бол дадал үсээд нэрээ үнэхээр камергүй дүрмээрээ явдаг цаг үе бас ирэх болов гэж бас бодож байна л да. Энэ бол нэлээд сайн дүрмээ бас баримталдаг болж байгаа илрэл байгаад байна. Тэгээ энэ чинь бас дөнгөж эхэлж байгаа шүү дээ. Тэгээ одоо энэ чинь 6 сар одоо энэ жил дуусаад бид нар тээврээ иргэслээ. Одоо би яг энэ жишээн дээр ч гэсэн ингээ ярихад тэр давхар зураас давж иргэдэг тохиолдол бол надад яг миний амьдрал дээр тохиолдчихсон байхгүй. Давхар зураас иргээд тэгээд намайг мөрөгжижсэн байхгүй. Тэгээд тэр нөхрийг бол би иргэнэ гэж бодохгүй шүү дээ. Давхар зураас ингээд мөрөгжсөн шугам байгаа. Тэгээд тэр чинь ирэхгүй шүү дээ. Хизээч ирэхгүй гэж бодож байгаа шууд
дохиоч явахгүй мэдээж тэр дохио өгөл иргэнч гэж байх үү. Шууд иргэжсэн. Тэгээд тэр тохиолдолд ингээ бас нэг юм надад 2 жилийн өмнө нэг тим тохиолдчихсан байхгүй. Тэгээд би тиймэрхүү зүйлсийг яг ингээд араас нь ингээ хүмүүсээс нэлээд торгуулах юмнууд бол багасж байгаа байх гэдэгт итгэлтэй байна уу торгуулснаас болоод тий. Тэгээд би эндээс нэг асуух гэдэг юм болохоор ер нь энэ зөрчил хийснээс хойш яг хизээ яг мэдэгддэм бэ тий. Жолоочтой одоо хэдийн хугацаанд зөрчлөө хийсний дараа яг цагийн дотор шууд ирдэг юм уу? Одоо яг ингээд химэл оюухан маань хэрэг хурдан илрүүлээд хийх юм бол. Тийм дээр нь бас нөө торгуулийн талаар тийм хэдийн хугацаанд бас төлөвл торгуул нь яг хэвэндээ төлөгдөн бас нөө хувь бодогдоод ах шүү гэсэн шүү дээ тийм. За тийм. Тухайн зөрчил гараад системд бүртгэгдээд тэрний дараагаар тухайн өдөртөө багтаад олон зөрчлүүд орж ирж байгаа учраас өдөртөө багтаад шууд одоо систем болвол зөрчлөө гэж явуулчих. Бидний ч бас олон алхамтай яваад байгаа байхгүй. Дугаарыг таниагүй, өнгөн таарахгүй, буруу хүнд илгээчүү гэдэг зүйлийг систем танингуудаа улаан шар ногоон гэсэн системийг бас төлөвшүүлсэн байгаа. Улаан байх юм бол дугаарыг огт буруу таньсан байна. Систем буруу тэр чин компьютерд болсон оноос алдаа гаргаж л тараа шүү дээ тий. Яг заагаад өгч алгоритмын дагуу систем явж байхад буруу таньсан байна. Энэ дугаар хуурамч дугаартай байна. Эсвэл болвол стандартын дагуу номероо тавиагүй байна. Энэ машин биш ээ. Энэ эзэмшигч биш шүү. Энэ хөнлөө тухайн зөрчлийг явуулж болохгүй шүү гэд өнгөн таарахгүй байна гэдэг. Ингээд энэ бол улаан горимлуу шилжиж байгаа. Энэ улаанаас болохоор бид хүн алдаа юунд гарав гэдэг зүйлийг бүр илүү сайжруулах анализ хийнэ гэсэн үг. За шар төлөвт ороод ирэх юм бол ахаа шалгуур үзүүлэлтээсээ хид хідэн биелцэн тий. Зарим нэг нь эндүүрэгтэй байх юм бол за энэ магадлах шаардлагатай юм шүү. Гэт мессеж явуулахгүй тэрнийг. Ахаад хоош нь тавьчихна. Ахаад ногоон болоод ирэх юм бол өнгөн, марк нь, зөрчил нь, бүх зүйл нь, нотлох баримт нь, бичлэг нь эдгээр зүйл нь бүрэн хангалттай зөрчлийн материал болоод болцсон зүйлийг ногоон төлөв болоод ирвэл шууд тэр дороо иргэнд шалгагдаж байна гэдэг мессеж өгч байгаа. Ингэсний дараагаар албаагч нар ногоонуудыг шалгах нь шүү дээ. Ахаа системийг ахаа хянаад нь шүү дээ. Хянаад за энэ хүн үнэхээр нөгөө уул зурангол цагдаа зохицуулт хийж үү те гал командын машин зам тавьж өгч үү гэдэг зүйлийг ахаад систем илрүүлэх боломжгүй зүйлүүдийг ахаад хүн өөрөө биеэр харж нүдээр харж иж зөв зөрчлийг зөв иргэнд нь өгч байгаа. Ийм л процесс. Тэр хугацааны үед бол тэр ногоон төлөв болов шууд танд мессежл очиж байгаа. Яг зөрчил болох зүйл нь шалгаж байгаа нөгөө албаагчийн ажилчтай тэр чинь хүн ажил хийж байгаа. Гэхдээ илүү сайжирсан зүйлний өгөхөөр албаагчид өдөрт 1000 зөрчил 2000 зөрчил магадгүй нэг 100% зөрчил явуулдаг байсан болвол тэр нь ингээ хэлбэршуулаад ирэхээр илүү одоо тэр албаагчид хүний оролцоо багтаад байна. Нөгөө дугаарыг танихгүй. Яагаад ингээд нөгөө процессын ажлуудыг баг хийгээд яг үндсэн одоо шийдвэр гаргалтан дээр анхаарах ийм боломжийг олгож байгаа зүйл учраас энэ нь бол 24 цагтаа бол тухайн иргэндээ зөрчлөөд орчиж байна. Зам тээврийн хөтөлбөрөнд оролцож байгаа хүмүүсийн дийлэнх мэдгүй байгаа ирнээсээ анзаардгүй тиймэрхүү дүрм зөрчиж байгаа асуудлууд ер нь ямар дүрм байгаад байна вэ? Нэг их анзаарахгүй тэгээд өөрийн одоо нөгөө мэдлгүүрч гэдэг юм уу тийм ингээд буруу алдаа гаргацдаг тэр нь торгуул бодогдож очиод байдаг. Тиймэрхүү зүйлсийг бас энэ химэл оюун ухааны AI камер ажилласнаас хойш та бүхэн бас харсан болов уу, анзаарсан болов уу? Одоо жишээ нь улаан гэрэл бол мэдээж хүн болоо санаатаагаар тийм гаргаад байна шүү дээ, зөрчил гаргаад байна. Тэгэхээр нэг юм санаагүй хэрнээсээ тэр нь одоо зөрчил болчдөг ч гэдэм үү тийм. Тэр нөгөө төлөвлөж замаа төлөвлөж одоо анхаарал сарнсан уцаар ярьж явж байгаа ч юм уу тий. Энээсээ шалтгаалаад иргэд маань нөгөө явах газрынхаа төлөвлөлтийг тий маршрутыг зөв гаргахгүйгээр шалтгаалаад буруу игнэ байр руу орчдөг ч юм уу тий. Түүнээс шалтгаалаад нөгөө тэр чиг зам дээр тодорхой үргэлжлсэн шугам байж байгаа л ахаал 3 урт тасархай байж байгаа. Тэгээ жижигхэн тасархай болдог шүү дээ. Зам эдний дүрмийн тэмдэглэлийн стандартаараа байршуулсан. Тэгэхээр та үргэлжлсэн цагаан шугамнаас өмнө л игнэ байраа л ижлэх ёстой тасархай шугамаар. Жолооч уулзуур нэвтрэхийн өмнө тухайн чиглэлд явах игнэгээ бүрэн эзэлсэн байвал зохино. Тэр дүрмийн залтаараа л эзлээд явах. Тэр зүйл нөгөө анхааралгүйгээс шалтгаалсан л зүйлүүд. Ирэх байсан мэт гээд нэг тийм гівгэнт би ч нэрээ юу болов Монгол хичтээ орох гэж байгаа илүү тий. Терминал нэвтрүүлэгт орон. За би багшийн дэдэс гараад энэгээр би төв шуудангаар зүү иргэн шүү гэж бодож явж байгаа л уцаар ярангуудаа чигэр эгнэнд очивол за жижиг төлөв авчин. Ингээд буцаж тойроод ийм болох юм байна. За энд газ тарч гэдэг ч юм уу. Тэр анхааралгүй замын хөдөлгөөнд оролцохдоо маш урьдчилсан төлөвлөж маршрутаа зөв гаргаж л явах хэрэгтэй.
Тэрнийг маань иргэд маань анхаарчих юм бол ер нь бол одоо бүгд өөрөө мэдээж жолооч хүн чинь тэмдэглэлийнхаа залтыг баримтлан хүн болгол мэдж байгаа. Тэр зүйлээ гал бариад бүрэлдэхүүн явуулчихна. Бас их зүв байна. Тий нэрэл одоо их баг хаашаа гарах гад маршрутаа их зүв одоо тодорхойлох айгуу чухал байна. Дээр нь одоо дундуур нь их анхаарлаа сарниулахгүй байх нь бас чухал байна. Тий эх өдрүүдэд бол нэлийн хүүтэрнэ гэсэн зүйлийг цагуурын байгууллагаас ирж ийн л та. Тэгээд өдөртөөл гэхэд хасах 27 30 градус, шөнөдөө 40 50 градус руу ингээд төхнө гэсэн мэдээлэл ирж байна. Өнөөдөр бол ингээд өнөөдөр ч гэлтгүй ер нь зам тээврийн хөдөлгөөн цагдаа нар маань бас зохицуултыг хийсээр байгаа. Тэгэхээр химэл оюун ухааны тусламжтай энэ хүү камер гарснаар цагдаагийн зохицуултгүй байх тий эдгээр одоо албаагч нар маань бас энэ ахир өвлийн хүүтэн зохицуулт хийхгүй байх боломж бүрднэ гэ та ярианыхаа ихэнд хэлсэн. Тэгэхээр энэ зүйлийн талаараас илүү дэлгэрүүлж ярил тий. Яг зөв бидний эцсийн зорилго бол энэ албаагч нарыг л хүний оролцоогүйгээр замын хөдөлгөөн тогтвортой цэнтртэй л урсгалж явуулж явах зорилготой байна. Хэн нэгэн чиглэлд нь давуу байдал олгож зохицуулт хийх биш. Мэдээж хүн болсон байна. За битгэд бол одоо энэ уулзруу удамжинд байгаа нэг ээлжээр 250 албаагч энэ 3-9-т ажиллаж штэ. Энэ албаагчийг л уулзрын голоос гаргахыг л зорж байгаа. Бүгд дөрмөөрөө яваал түгжирсэн зам руу ахиа араас нь орж уулзуурч ихтлэхгүй байх. Бидний ерөөсөл зорилго тэр. Тэр дөрмийг л бордуулчих юм бол тухайн уулзуурч ихтлэхгүй байна. Жигтэлчих юм бол жигтэлнэ гэдэг нь инх замраагүй байдал үүсэж байгаа шүү дээ. Ийм үнэн дээр юу байх ёстой вэ гэхээр цагдаа заавал байх ёстой. За чи явж байгаараа энэ явж байгаараа дараа нь ингэж явахгүй бол наад жигтаа чинь гарахгүй нэ гэдэг зүйлийг тэрнийг цагдаа хийхээс наан өөр хин ч хийхгүй. Иргэд хоорондоо хийхээрээ муудалцдаг, цаг алддаг, чи явчвал би ингэжүүлд их байсан. Тэр бид дөрмөө баримтлал тэр уулзур одоо төгжрэлтэй байгаа. Төгжрэл үүсдэг. Зам дээрээ багтахгүй болсон 2.6 дахин илүү автомашинчсан. Уг нь би энэ дээр зөв нэг зүйл ярихгүй болохгүй болчиход байна. Зам тээврийн хэрэгсэл хоёрын харьцаа нэг байж яг гоё болох хэрэгтэй байна л да. Зохистой харьцаа. Гэтэл бид хэд болохоор зам нь нэг өддөг, машин нь 3 байгаад байдаг. Нэгэсэндээ тухайн нэгж талбарт ноогдох машины хэмжээ 3 дахин ихссэн. Ийм зүйл төр чин яалч байхгүй багтахгүй яг пик ачаалын үед буюу ажилдаа явах эдгэр үе дээр бүгд зам дээрээ гарч ирнэ. Ингээр багтгаа болно. Ингээр түгжрэл үүснэ. Түгжрээд ирэхээрээ уулзуур зам руу за би л орчих. Одоо энэгээр л амжихгүй бол ахаад явахгүй. Гэдэг байдлаар Орос нь өөрөө тэр уулзуурыг инх замраагүй байдалд оруулаад албаагч ажиллаад байгаа. Тэр албаагч бол яг чигүүрг нь бол инх замраагүй байдал хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах гэж л уулзуур зохицуулт хийдэг. Түүнээс түгжрлийг бууруулах гэж цагдаа зохицуулт хийх чигүүргийн хүн биш байхгүй. Тэгэхээр энэ зорилтын хүрээнд тээврийн цагдаагийн албатаа бид бүхэн ярилцж байгаа. Одоо дараагийн зүйлүүч зөндөө яригдэж байна. Уулзуурын голоос цагдаа гаргах. Одоо хичээл сургууль амарсан байна. Нилээдгүй албаагч нараа бас амраачлаа. Энэ байдлаараа хичээл сургууль амарсан, нэгтаршил бага байгаа. Тэгээд замын хөдөлгөөний дөрмөөрөө иргэд маань явдаг ирсэн. Энэ яг энэ өдөр 9 хүүтэнд бол бид бүхэн албаагчийнхаа нилээн нурууг амраацсан болов гэж ээлжтэй мэдээ бас гарч ирж байгаа. Удахгүй одоо тэгээд 27 оноос хичээл сургууль ороод эхэлнэ. Бэлэн байдалд албаагч нар маань мөнхийн л байж л. Цаашлаа бид бүхэн дөрмөө хэрэгжүүлээд ирэх юм бол энэ албаагч нар маань юун дээр ажиллах вэ гэхээр энэ систем тулгуурсан зөрчил битгий гаргах энэ нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх, таниулах эдгээр зүйлрүүд байгаа цагдаа нар маань илүүдэлхүү ажиллаа яв. Ингэж явснараа замын хөдөлгөөнийхөө дүрмийн дагуу явснараа бүгд төгжрлөхгүй болоод ирэх цагт энэ систем өөрөө бид хүн цаашлаад төслөлтөөр хэрэгжиж байгаа. Одоо бид нар чинь ингээд компьютерийн ард сууж агаад уулзруудаа харж агаад гэрэл төхөөгөө нэгдсэн байдлаар харж агаад албаагчид за төвшөөдөнгийн уулзуур урагшаа орохоо болчлоо шүү. Гүүртлээ уртлаа аваарай гэд. Уртлаасаа байнгын та бүхэн харж л байгаа. Байнгын л уртлаа аваад байдаг тийм. Энэ зүйл маань тэр албаагч өөрөө бие та шийдвэр гараагүй замын хөдөлгөөний удирдлагын төв дээрээс одоо манай хэлтс нэгжтэй тээврийн цагдаагийн албаны бас хөдөлгөөн зохицуулах хэлтс хамтраад за хот тэр чигтээ ер нь масс юм болчлоо түгжээг нь ингэж тайлах юм байна гэдэг байдлаар шийдвэр гаргаад албаагчдад мэдээлэгч тэрний дагуу албаагч ажиллаж байгаа. Гэтэл иргэд маань энэ нөхөр гарч ирээд дураараа самраад төгжрүүлчлээ гэж ярьдаг тийм. Гэтэл өрдөөсөө тийм зүйл биш. Эдгээр бол яг дээрээс нэгдсэн удирдлагаар хангагдаад зохицуулж байгаа. Энэ зүйлийг хүртэл хүний оролцоог багасгаад одоо камержуулаад эхэлсэн энэ дээр өгөгдөл мэдээлэл ороод ирж байна. Энийг өөрөө систем програм хангамж энэ гэрэл дохионы систем өөрөө удирдах
боломжтой төсөл хүртэл явагдаж байна. Тэгэхээр ер нь нөгөө цагтаа маань зохицуулахгүй гэрлэн дохоогоор л тэр төгжрөл нь хаана байна? Тэр мас одоо төгжрөл нь хаана байна? Аль урсгалыг чөлөөлөх үү? Аль урсгал дээр удаан байх уу гэдэг ч юм уу зүйлийг гэрлэн дохоогоор одоо зохицуулна л гэсэн үг яриад байгаа юм тийм ээ. Дээрээс одоо төгжрөлийн урт энэ хүрчлээ. Энэ уулзуур дээр тэдэн машин байна. Энэ нь урт байна. Баригдаад байгаа нь тэнд байна. Энэ хоосон байна. Энчнээс ингэж гэрэл дохиогийн нэмэлтээр асаагаад энд хөгжээ гарах юм байна гэдгийг одоо бид нэр харж зохицуулаад байгаа. Гэтэл одоо бол энэ камер суйрлагдсанараа энэ өгөгдлүүд бий болсноороо тэрнийг өөрөө програм өөрөө хийх ийм боломжтой. Өөрөө гэрлээ асаагаад яг өөрөө гэрлээ асаагаад явах. Тэгээ хүний оролцоогоо болох. Ийм төсөл хөтөлбөр 27 оны 6 сард бас хэрэгжиж эхэлнэ. За хэдүүлээ эргээд торгуул руугаа ороход за нийгэмд торгуул ногоон гэрлээрээ одоо ингээд ороод ирлээ. За зөрчил гаргасан үнэн байна гэд тий торгуул нь бодогдлоо гэхэд торгуулийг одоо хэдийн хугацаанд төлөхийг зөвлөж байгаа вэ та бүхний зүгээс тий тэгээд дээр нь төлөөгүй тохиолдолд бас нөгөө дахиад торгуул хуваар нэмэгдэнэ гэдэг зүйл бас яригдж байсан. Энэ бодит мэдээлэл мөн үү? Энийг бас яг зөв агуулгаар нь том утгаар нь битгүйг ойлгох хэрэгтэй байна. Зарим нь болохоор дүрмд өрчөөд байгаа нөхдүүдийг 50% хөнгөлөөд өөгшүүлээд байх юм. Тэ 20 мянгаар торгуулсныг 10 мянга болгочод байгаа шүү дээ. 14 хоногийн хугацаанд. 14 хоногийн хугацаанд торгуулаа төлөх юм бол 50% хөнгөлөлт хийлээ даа. Энэ бол бодит мэдээлэл. Бодит мэдээлэл тий. Ингэж байгаа. 20 мянгагийн торгуул 10 мянга болно гэсэн үг. За дараагийн 14 хоног дуусны дараа 30 хоногтой 20 мянгаараа байна. 30 хоногтой 20 мянгаараа. Ахаа дараагийн 30 хоногтой 10% нэмэгдэнэ. 22 мянга болно гэсэн. Зөв. Ахаа дараагийн 30 хоногтой 10% ахаа нэмэгдэнэ. Тэгэхээр үндсэн торгуулийнхаа нөгөө 20 мянгийнхаа тэр мөнгөөрөө буюу 22 мянгаар нэмэгдээд 30 мянга хүртэл таны торгуул явна. За 30 мянга хүртэл дээшээ явах юм бол хөдөлгөөнд оролцуулахгүй байх, тухайн зөрчлийг арилгуулах, торгуулийн шийдвэрийг төлөвлөх энэ хүртэлх арга хэмжээ авна гэд хууль заагаад өгсөн. Тэр өмнө яадаг гэсэн бэхээр торгуулчаал төлдөг байсан. Ерөөсөө л нэг жилийн заргатаа л төлдөг. Торгуулаа хамтдаа. Тэгэхээр тэр чинь нөгөө талаасаа хариуцлагатай яваад байгаа зарим нэг хүмүүст айгүй харамсалтай яваад байгаа байхгүй. Дөрмөөрөө яваад хинч торгуулдгүй, бусдад төв удаа болдгоо хүмүүс дөрмөөрөө яваад хахад нэг нөхөр торгуулчаа тэрнийгээ төлөхгүй байгаад идэх. Бүрл нөгөөдөгтөө өөгшүүл төлөхгүй байж болдсон шүү дээ. За би энэ машиныг хайштаа зарахгүй юм чи энэ машиныг тэгээд тэр чигтэн төлөхгүй байж байгаад бараг ингэ чийж гэх юм уу. Тэргээрээ бүр дүрм зөрчилд нэгсдэг. Тэр нь одоо түрүүний яг танд болдогтой адилхан тэр хүн нөгөө урсгал сүрж иргсэн давхар зураас давсан зөрчлөө ахаал гаргаад идэг. Тэр энэ зүйлийг л зэгцлэх одоо нэг тэнцвэртэй хууль эрх зүйн орчин бүрдүүлэх гэдэг шүү дээ. Төлөвлөж авах гэдэг. Нөгөө талдаа 50% хөнгөлнө гэдэг маань бас нөгөө торох гээд байгаа биш гэдэг зүйлээ хэлээд байгаа байхгүй юу? Та зөрчлөө шүү. Энэ удаадаа та эхний нэг сардаа 100000 төгрөг 50% хөнгөлчлөө шүү. За би нэрээ тэгцэн. За нэг баг байгаа дээр нь төлчихье. Ахаа би юм алдаа гаргаж болохгүй юм байна. Гэдэг мэрчил ер нь бол эрүүлжүүлэх замын хөдөлгөөний дүрмийг зөв зохистой нийтээр нь нийтийн эрх ашигыг хамгаалсан байдлаар мөрдүүлэх төлөлийн зорилго бидэнд байна. За хэрвээ үнэхээр магадгүй тийм AI буюу хиймэл оюун ухааны камер буруу илрүүлээд тэрэнд нь хяналт тавьж байгаа нь жоохон алдаатай байж таарад ч гэдэг юм уу. Үнэхээр дүрм зөрчөөгүй байхад алдаатай гэж торгуул ирсэн байх юм бол тухайн иргэн бас эргээд та бүхэнд ч гэдэг юм уу шүүхүүд ч гэдэг юм уу тийм хандах боломж бас байгаа даа. Тийм энэ талаар бас тодруулбал. Энэ хуулиараа бол шууд шүүхлүүл очих хэрэгтэй байлаа. Гэхдээ тэрнээс илүүтэйгээр бид хүн болвол тэр тухайн иргэний санал гомдлыг авах гад одоо call center буюу тийм зүйлийг хүртэл ахаад тухайн нөхцөл байдал тохируулсан байдлаар хийж ийн. Тэгэхээр 70 11 16 42 гэдэг дугаар руу та бүхэн 16 42 тухайн мэдээлэлээ өгөөд эрхүй албан тушаалтан таны утсыг авна. Үнэтэй холбоотой зөрчил мэдээлэлээ шанд шалгуулад зөвлөгөө аваад явах боломжтой. Яг энэ дээр би бас нэг харж ирсэн нэг хүн нөгөө юу яаж ирсэн ингээд ажлын явдлын нэг машин тэгээд тэмдэглэгээ байдаг юм уу? Би бас тэр дэлхийн мэдээгүй. Тэгээд тэмдэглэгээтэй явж исэн чинь торгуултаа болоо торгуулаа төлөхгөө 40 нь болох гээд ингээд торгоцсон байж тээ болохгүй штэ гэсэн чинь нөгөө юу шүүх рүү явах хэрэгтэй тэгээд ингээд ингэжсэн гэдгсэн. Тэгэхээр энэ асуудал бол зүгээр call center-ээрээ шийдэгдээд явчих юм шүү дээ. Тэгэхээр энэ дээр би бас нэг боломж олж тайлбарлаж. Энэ бол сүүлийн 3-4 хоног бас нэлээд сошиалор нэг хүн твиттэй хүн гомдол гаргаад яваад байгаа. Энэ өөрөө болохоор замын хөдөлгөөний дүрм бол нийтээр дагаж мөрдөгчтэй дүрм.
Түүнээс одоо ажил явдалтай ч гэдэм үү хүнддэг шалтгаантай байгаа тохиолдолд замын хөдөлгөөний дүрмийг мөрдөхгүй байна гэдэг ойлголт байхгүй байхгүй. Хинч надад ажил явдал гарчаад би давуу эрх хидлээд явж байхад таяр маань мэдэхгүй үстэй. Тэрнээс болоод замын хөдөлгөөний дүрм зөрчиж явж байхад дахиад нөгөө улаан гэрлэр орж болно гэж ойлголт байж болох. Тэгэхээр нийгэмд маань өөрөө нийт жолоочторт маань хамаатай учраас энэ давуу эрх олох нөхцөл байдал ердөөсөө биш байгаа тоххой. Энийг л маань иргэд маань ойлгох хэрэгтэй. Тийм ээ, би ийм шүү гэдгийг хүн болгон мэдэхгүй ингэ байж хахад дөрмөөрөө явж исэн нэг нөхөр мөргүүлчүүл тэр асуудал яах вэ? Тийм л баха. Та бүгдийн хувьд бас олон урайг нийгэмд гаргадаг. За тухайлах юм бол дураараа биш дүрмээрээ. За тэгэл ааж явбал аяндаа хүрэндээ гэл. Энэ мессежүүд бол үнэхээр бас иргэдэд ялангуяа одоо нөгөө орон нутгийн жолоонд олон нутгийн тээвэрт явж байгаа хүмүүст маань их хүрдэм болов уу гэж боддог. Тэгэхээр энэ жилийн хувьд та бүхний бас төлөвлөж байгаа, гарах гэж байгаа үйл ажиллагааг бас танилцуулбал тийм ээ. Яг өөрчлөлтийг өөрөөсөө гэдэг зүйлийг л бас нэг энэ өөрчлөлтийг л бид хүн өөрөөсөө л хийхгүй бол Улаанбаатар хотын төгжрөл гэдэг зүйлийг зөвхөн хэсэг бүлэг албаагч нар биш. Хэсэг бүлэг одоо IT албаагч нар эдгээр биш. Бид бүгдээс л бүгд шалтгааллах юм лээ. Төгжрөл гэдэг зүйл бүгд нийтээр хамаатай юм лээ. Тэр бүгд нэгэндээ хүндэтгэлтэй хандаад замын хөдөлгөөнийхөө дүрмийн дагуу яваад хүлээжтэй байгаад ингээд явж ижил бид хүн энэ төгжрөл гэдэг зүйлээр бас гарах юм бэл. Нэг зүйл нь ахаа төгжрлийн араас гарах зүйл бол нийтийн тээвэр. Бид хүн 80% тээврийн эрх суугаад нөгөө багтахгүй байгаа зам дээр бүр багсралдах биш. Нийтийн тээврийг илүү хүртээмжтэй сайжруулсан байдлаар дэмжиж ажилласнараа иргэн намуу нийтийн тээвэр суугаа явуучих юм бол нөгөө нэг ч гэсэн машин зам дээрээсээ хасагтаад явбал нөгөө багтаамжийн үед оновчлол болох гэдэг. Аль ч дэлхийн томоохон улсууд бол нийтийн тээврээр л энэ төвчлөлтэй асуудлыг шийдсэн байл. Тэр энэ ч утгаараа бид нар одоо нэг таймны өргөнжлөлөө дагуу байгаа нэгдүгээр өмнөнүүдийг чөлөөлөөд нэг чиглэлийн тээврийн хэрэгслийг игнэ гаргаж өгсөн тийм. Энэ утгаараа чиглэлийн тээврийн хэрэгслийн одоо нэгдүгээр игнэний эм1 чиглэл гэдэг чинь зорчирч дурсгал буюу өдөрт суудаг хүмүүс нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 40% нэмэгдсэн. Ийм тата мэдээ бас байна. Дээрээс нь илүү төгжрлгүй одоо бид яг пик ачаалын үед бол нэг 7 км цаг бүр аюултай нөхцөл тэрнээс доошоо нөхцөл байдалд хурдтай зорчиж байгаа байхгүй. Гэтэл яг энэ инх таймны өргөнжлөлөө дагуу байгаа нийтийн тээвэр маань 12 км цагийн хурдтай явж байгаа ийм тата мэдээ байна. Тэгэхээр нийтийн тээврийг зорчих хэрэгтэй байна бид хүн. Зөвөр яг эрсдэс уур амьсгалтай орны хувьд бол бас энэ хот төлж гэдэг юм одоо 30 жилийн асуудлыг яриад гоншгонх нь одоо залуу миний хувьд бол нэг чухал биш. Хайштал болоо өнгөрцөн цаг хугацааны зүйл дээр яаж алдаа энэ дэдлийг сайжруулах уу? Түүнээс хот төлөлт нь анханасаа буруу байсан, зам нь юм байсан, хүртээмжгүй байсан гэж ярихаас илүү цаашаа хараад урагшаа хараад нэг шат илүү энэ ард иргэдтэйгээ цуг хамтдаа алхахыг л манай хамт олон зорж байгаа. За тэгээ бидний ерөнхийдөө ярилцах цаг өндөрлөж байна. Тэгээд таны магадгүй хэлхийг хүсэж ирсэн зүйл бит хоёрын асуугаагүй зүйл байх юм бол та хэлж болно. Төгжрлийг бууруулах хэмжээнд бол нийслэл хотоос тасдарын намын газраас иргэдийн төлөөлөгчдийн урлаас нэлээд төв манлайж ажиллаж байгаа. За энэ ч утгаараа бол томоохон төслүүд бол хэрэгжсэн хөдөлцөн явж байна. Энэ хүртэлх хугацаанд бид хүн бүтээн байгуулалтын хугацаанд үйлдвэрлэгч орон бид биш. Тэгээд эрсдэс уур амьсгалтай бүтээн байгуулалтын 6 сар байдаг. Энэ хугацаанд барилгажилт гэдэг зүйл удаашралтай явдаг. Энэ бүтээн байгуулалт гэдэг зүйл явах хүртэл бид хүнд энэ төгжрлөхгүй байх боломж нь өөрөө юу гэхээр замын хөдөлгөөнийхөө дүрмийг баримталж явах хэрэгтэй. Албаагчийн үүрэг даалгаврыг шаардлагыг биелүүлэх хэрэгтэй. Нэгэндээ хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Цаг төлөлтийг зөв хийх хэрэгтэй. Аль болох нийтийн тээвэртэй суухыг л та бүхнээс уриалж энэ цаг хугацааг харж одоо ирээдүйд хэдүүлээ төгжрлөгөө агаарын бохирдлогоо амьдрахыг л хичээх хэрэгтэй. Тэгэлгүй аах уу. Тэгээд мэдээж бас нөгөө тээврийн хэрэгслийн бас нөгөө нийтийн тээврийн хүртээмжийг бас сайжруулж өгвөл иргэд манаас илүү тийм хүртээмж болоод тав тухын асуудал бас яригдах байх тийм үү. Тэгэхээр хүртээмж сайтай бол иргэд манаас зорчих байхаа гэж итгэж байна. Тэгээд өнөөдөр ярилцлаганд ирсэн танд их баярлалаа. Ирээдүйн олон төлөвлөж байгаа ажил өсөлт нь өндрөөс өндөр амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа.